Та бүхнийг өнөөдрийн амгалан айлтгая. Монгол улсын нийслэлийн 378 жилийн ой тохиож байна. Бидний зүрхэнд мөнгөрсөн аялгау гэдэг энэ удаагийн дугаараа та бүхэнд нийслэлийн сайхан дуунуудыг хүргэх гэж бид зорьсон байгаа. Улаанбаатар нийслэл гэж 24 онд нэрлснээс хойш 113 жил болчихж байна уу? Жил болгон бид нар энийг тэмдэглэдэг. Ой болгоноор бол сайхан дуунууд бол гарч ирсэн. Их олон дуу би та бүхэнд бол тэр болгоныг хүргэх өнөөдөр бол боломж байхгүй. Улаанбаатар хотын дуу гэд тэгэхлээр нүүдэлчин соёл иргэншилтэй манай Монголын ард түмний хувьд бол хотын тухай дуудуулна гэдэг бас урлагт гарсан нэг шин дэвшил юм шиг санагддаг. Хуучны дуунууд хот хүрээ газрын тухай ямар дуу байсан болоо гэд бодглоор зэрэг хээйн хаарч гэдэг юм уу, хүрэн хаалхтай дэлгүүрч гэдэг юм уу, тийм дуунуудаар уламжлагдаж ирсэн. Нэгэсэндээ хотчих соёлын эхэн үеийн тэр соёлыг хамгийн одоо тодорхой гой гаргаж ирсэн дуунууд бол манай зохиолын дууны урлагт орсон Улаанбаатарын тухай дуунууд гэдг нь аргагүй л дээ. Улаанбаатар нийслэлтэй холбоотой бол 24 оноос хойш ер нь бол бас нэг үзэл суртлын тэр их хүчтэй байсан үед бол уран бүтээлчдийг магт Азийн цагаан дагна гэж одоо хэл гэдэг тий. Хамгийн тодорхой жишээ бодоход манай хяруу наригч Бэгзэн Яв Хулангой шүлэгт гэхэд чинь л их гоёор шүлгэлж гаргасан байдаг тий. Туулын эрэгт ургасан болрын мөнгөн талс, уулын дунд буусан тэнгэрийн мөнгөн задас, өргөө хийдийн ормон дээр дэлгэрсэн цагаан сарнай, өргөн Азийн цээжин дээр хаягаан тэлсэн нийслэл гэх зэргээр. Тэгэхээр нийслэлийн тухай ер нь нийслэл бол нөгөө шин учраас нийслэлээ хөгжүүлэх, дэвжүүлэх, нийслэлдээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх. Тэгээ бас өөрөө нийслэл чинь өөрөө гадаад сурталчилгааны одоо гадаад нэр хүндийн их том асуудал байдаг учраас Улаанбаатарын тухай их сайхан бүтээлүүд байх юм л да. Тэгэхээр бид нар өнөөдөр эхлээд нэлээд одоо алдартай дугаар эхлэх гэсэн юм бодолтой байгаа. Энэ бол Үйлсийн сайхан Улаанбаатар гэж давагдарж байгаа шүлэг, Лусан шаргуун хөгжим, самбуу, ардын жүжигчин самбуу 1980 онд үндэсний найрал хөгжимтэй дуулсан. Ардын дуужгийн чуулгад. Одоо бол Бямбажов гэдэг нөгөө нэг чин зөргийн буряд энэ тухайн чуулган тэр дуулна. Ингээд хоёр дуугаа харьцуулаад хэдүүлээ сонсоод үзье. Шинэхэн баярда оюун бодолын шинчрэх эрдэнтэй цахилгаан шулын алхасангал шинэхэн үлдээне учрыг баяр душиг цаадига Энэ хоёр бол хооронд нь одоо тис ондон нор дуулж гэх арга байхгүй. Ягаад гэвэл Лусан шаргуун яг өөрийнх нь найрал хөгжимд бичсэн тэр найруулгаар нь одоо юу гэх юм шинчилж дуулсан гэж хэлэхэд хэцүү. Давтаж дуулсан гэсэн нэр юм байна. Тохирно. Бямбажов өөрөө бас ардын дуужийн чуулгад ажиллаж байсан. Юугаар самбуу зарим үед концертанд орох боломжгүй энэ төр үед бол нөхөд дуулцдаг байсан. Сүүлд самбуу бас чөлөөтэй болсон байхад Бямбажов ажиллаж байсан. Тэгээд Үйлсийн сайхан Улаанбаатарыг бол ер нь бол өөрийнх нь урын санд баталгаатай орсон ийм яг ардын дуужгийн чуулгын найруулга тэр оркестртад дуулдаг. Тэр оркестртад яг тэр маягаар. Тийм учраас энэ дээр Бямбажов ингэж шинжилчиж
ийм сонин болгочиж гэж яриад байх юм байхгүй. Зүгээр яг дуулж байгаа байдлыг ингээд хараад байхад бол хэнийх Бямбажих бол жоохон шинхэн шингэвтер хэнийх бол самбууг байх бол нэлээд тийм өтгөн өөрийнх нь төрөлхийн юу ч их өтгөн. Тийм учраас самбуугийн анхны дуулсан бол хүмүүст нэлээд хүчтэй сонсдог. Тэгтээ тэгээд цааш ингээд дахиад ингээд давтаад дуулаад байх хэрэгтэй. Тэгээд Бямбаж бол өөрийнх нь гэсэн тэр шингэн зөөлхөн юугаар бас Бямбажт нэг онцлог бий. Бурят маягтай хүүхэд байгаа. Тэр чин зөргийн бурят энэ төр дууг яг л бурят айлгаар дуулдаг. Тэгээд бурят ийн аялгын тэр их гайхамшигтай зөөлөн байдал, их зөөлөн байдал, тэр ихшгүүдийн зөөлөн байдал бол бас самбуугийн дуулсан дээр хөөхөн бас ахиц гаргасан, өөрчлөлт гаргасан гэж бодож байна. Анх удаа тайзан дээр дуулахын бол би сонссон юм аа. Самбуугийн. Гончигсан логоо байтгаар хамт очиж сонссон юм. Тэгээд гончигсан логоо надад ингэж намайг цахаад үгүй надад усан шаруу тийм ч одоо нэг мундаг дуу хийчихдэг юм да. Энэ тун сайн дуу шүү. гэж байсан. Их тоосон. Тийм тэгэхээр гончигсан логоон хувьд бол тухайн үеийн тэр хөгжмийн зохиолчт нь бол тоогдох хэцүү шүү дээ. Тэгэхээр бол тэр чинь лусан шаруугаа авиас чадваргүйтэй холбоотой асуудал бол энэ биш. Зөвхөн тэр хоёр уран бүтээлчдийн тэр боловсрол тэр ерөнхий ертөнц бол хүрээ хоёр амдаа л доо. Зөвхөн эхлээд надад ингээд сонсоход бол нэрэл одоо Улаанбаатар хот гэдэг бол ингээд нэг ажил үйлс цогцолсон үнэхээр гайхамшигтай одоо хот шүү гэж бодогдохоор Үйлсийн сайхан Улаанбаатар гэд нэрнээс шүлгийн хувьд ч гэсэн аваад үзэхэд шүлгийг бол гайхамшигтай та нар. Цахилгаан шугамын алхааг сунгаж шинэхэн үйлдвэрийн үүдийг нээн гэдэг эд бүтээн байгуулалтын үеийн. Тэгээ одоо бид нарын одоо цогцолж байсан. Одоо хотын тухай шүлэг гэж хэлэхэд бол бас л айхтар штэ энэ чинь. Яагаад гэвэл нөгөө яруу найрагч судалгаа сайтай байна. Цахилгаан эрчим хүч байснараа шинэхэн үйлдвэрүүд нээгдснээрээ хотчил гэдэг бол аль төвшөнд орж болох вэ гэдэг хамгийн чухал гэдгийг харж үтсэн. Нэгдүгээр одоо дээр шууд цахилгаан гэж хийсэн байна шүү дээ. Бараг Улаанбаатарын дуу гэхээсээ илүү ер нь хүчний хинч гэсэн бас цахилгаан шугамын алхааг сунган гэж шүү дээ. Тэгээд давгдарж байгаа бол одоо үнэхээр манай дууны яруу найргийн одоо том төлөөллийн нэг шүү дээ. Тэгээд нэг бичсэн юу эднэр нэг аргагүй нэг тийм илүүд үг байхгүй. Тэгээд нэг дууны яруу найраг гэдэг. Жишээлбэл одоохондоо нэгдүгээр бадаг дээр бадгийн төгсгөлд нь бол тэр баяртай. Хоёрдугаар мөрөн дээрэн эрдэмтэй гэж байхад яг дахиад дараачин бадаг дээр очивол аштын нааш даахан дүүстэй тий нээлттэй гэх тийм ээ. Энэ бол одоо мэрэгссэн дууны яруу найргийн л одоо шүлэгшүүд нэг мөр дуусахад задгаа үйтэй тэ гэд ингээд самбуугийнхаа дуулсан нэг Бямбажийнхаа одоо дуулсныг хэдүүлэн энэ он одоо өдрүүдэд иргэн нэг сайхан дуусаж сонссоо. Өдөр болгон Улаанбаатарта
санаа сарууд орчдонд цуутай нийсэдэ учрод баяр душиг цаадигаач ундраг бүтээн наршиг цаацаарч улсын дундаас Улаанбаатар минь үеси сайхан жаргинараа учрод баяр душиг цаадигаач ундраг бүтээн наршиг цаацаарч улсын дундаас Улаанбаатар минь үеси сайхан жаргин Чи хорлоо дараагийн дуу бол гайхамшигтай дуу бий. Улаанбаатарын агаар надраагаа. Тэгэхээр үйлсийн сайхан Улаанбаатар бол хуучин одоо үгээр ярих юм бол их оронлог, баатарлаг. Одоо юу Үзэл гэдэг сурталчилсан маягийн. тий. Одоо бахархлын. Улаанбаатарын агаар бол үг нь бахархлын юм шиг яваад байгаа мөртлөө өөрөө Их тийм оюун. зүгээр дотоод уянгын. Энэ талаас нь бол Улаанбаатарын агаар Улаанбаатарын тухай дуунд бол их тийм содон нэг насан буян гэдэг хөгжмийн зохиолч бол яг би өөрөө хөгжмийн зохиолч. Жишээлбэл Бат Төмөр гэдэг хөгжмийн зохиолч гэдэг юм уу? Шарав гэдэг хөгжмийн зохиолч гэдэг юм уу? Тэгэхээр бас нэг тийм нийгмийн мэдрэмж гэх үү? Нийгмийнхэн тэр өдөр тутмын алхаа гэх үү? Тийм юм мэдэрдэг эднэрээ бол эдгээр шал ондоо. Цаг хугацааны мэдрэмж, орон зай мэдрэмж, Шалан. хүмүүсийн амьдралын мэдрэмж өгч байгаа Тий. өгөгдлүүдийг Жишээлбэл Шарвын Улаанбаатарын тухай дуу гэж бол бараг байхгүй. Ер нь одоо хандаа Шарвын юу гэдэг чинь яг сургуулийн тухай дуу бий л дээ, сургуулийн баяртай энэ төр гэл. Тэгээ нэг тийм үйл явдал, тодорхой нэг тийм бүтээн байгуулалт энэ төрт бол Шарвын тийм байхгүй. Шарв юу ярих вэ гэхээр л бүхэлд нь тэр их орон, бүхэлд нь тэр Монголд Монголонд гээд байна. Бат Төмөр бол уянгийн маягийн тийм дуунуудыг хийгээд байна. Гэхдээ нэг айхтар мэдрэмж нь маш том яруу найрагнуудаар том дуунууд хийнэ. 9 эрдэнийн орон, Би хаан төрөөвэ ч гэдэг юм одоо ингэ зүгээр замбраагүй юм бол. Тэгэхээр бас тэр талын мэдрэмж байгаад. хувь хүний, хувь уран бүтээлчийн онцлог мэдрэмжүүдийнх нь ялгаад Тий, би болохоор ерөөсөө ийм олж харахгүй. Зүгээр л одоо юу гэдэг чи одоо нэг нас барсан ээч гэдэг юм уу? Нэг нутгийн нэг юунаас сэрж байна гэдгээр бас бор толгойч гэх шиг юм уу? болж байгаа л Тийм та. зэрэглээч гэх шиг нэг тийм. Тэгэхээр энэ насан буян бол цагийг бол маш сайн мэдэрнэ. Одоо тэгэл насан буянгийн тэр хүүхдийн дуунууд нь бол дандаа тэр тодорхой цагтай. Тухайн цаг үеийнхэн уран бүтээлчвэл тухайн цаг үеийнхэн бас гайхалтай дуучин авах хэрэгтэй гэдэг үг байдаг. Одоо тэгээд тэр юу байна? Үзэл Нисгчийн санааны тухай. тийм. Тийм учраас насан буян шиг хөгжмийн зохиолчийн гадуур Улаанбаатар нийслэл өнгөрнө гэж бол байхгүй. Тийм байна. Тийм ямар ч асуудал байна. Тэгэхээр энэ Улаанбаатарын агаар гэдэг бол тэгээд Бадраагаа насан буян хоёр бол үнэндээ сайхан дуунууд хийгээд Хий гэж хийсэн дөө хаа. тий сайхан дуунууд хийгээд сурчсан. Өөрөөсөө ойр залуу нас гээ одоо энэ хоёр чинь зүгээр галалзуулж өгнө. Тэгэхээр энэ хоёр бол баримжаагаа сайн мэдчихсэн. Ингээд ийм сайхан дуу. Тэгээ Бадраагаа хүү Бадрууган эвийн олоод дуулчихсан. Тэгэхээр Бадрууганы барьж байна гэдэг бол тэр Подесны гитарчид, Подесны дуучид бол Улаанбаатарын өөрийнх нь тэр бас нэг жинхэнэ өгөгдөл нь байна гэж. Нэг өнгөн байж. Өнгөн байж. Тэгэхээр энэ чанараараа бол энэ дуу яг Улаанбаатарын одоо тэр өөрсдийнх нь төрлөх нийслэлчүүдийн хотцсон хүмүүсүүдийн сэтгэлгээний дуу л да. Ингээд сонсъё. Бадрууган Дуламсран хоёр акапелла хамтлаг дуулсан байгаа.
жарам Аллахын жаахад Улярын авцар сайхан надад Улаанбаатарын тунлагаар Ушаг цэжитэнээр зэвших тахатай Сүрлэхийн жахлан дэрийг бишрээ харахад Сүндрэнэсэн ордос туяцахатад Сүх батримай зэлэгэр баубай Сүслэх зүрхийг илбэйхин талах бахатай Улаанбаатарын дуунууд зүгээр цаашдаа яаж дуулах нь улсууд. Энэ нийслэлийн тухай дуунуудыг чинь хамаагүй өөрчилж дуулаагүй юм биш үү? Энэ хамаагүй өөрчилж дуулж болохооргүй юм биш үү гэсэн тийм сэтгэл бас төрж байна шүү. Тэгэхээр цаашдаа хэдүүлээ цааш сонсох дуунуудаа их өөрчилсөн дуунууд байна уу? Тэгэхээр энэ бол бас нэг л асуудал байгаа. Тийм. Тэгэхээр Бадрагоо бол одоо сонгодог Яруу найрагч. Яруу найргийн тухайд бол та илүү сайн одоо бүгдийг мэдж байгаа. Би бол энэ дууны шүлэг болохын хувьд л яриад байна л да. Жишээлбэл тэр мөрнүүдийн төгсөлийг харъя л да. Нэгдүгээр бадгийн мөр бол жишээлбэл алхаж явхад. Хоёрдугаар бадг нь бишрэн харахад. Гуравдугаар бадг нь цэнгэн зарчхад. Дөрөвдүгээр бадг нь амран суухад. Тавдугаар бадг нь ч юм уу эргэн санахад гэдэг тийм. Энэ бол одоо маш их авьяас, хөдөлмөр, ухаан, мэдлэг, чадвар тэр мэрэгжлийн шаардлага шүү дээ. Хоёрдугаар мөр нь гэхтэл салхин наадаад, туяа цацаад, их шиг зохиод, ангилах сэнгинээд гэж байгаа биз? Тий, бүгдээрээ. Тэгэхээр яг тэр таарсан аянд нь яг л их шиг гээгүүлэгч, урт үе, богино үе бүгдийг тааруулна. Энийг бид нар юу гэж хэлээд байгаа юм бэ гэвэл Монгол дууны сонгодог яруу найраг гэж. Энэ дашрамд хэлэхэд уран бүтээл гэдэг бол сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг нэг ийм өгүүлэмж бол биш ээ. Энэ бол маш их бодож, боловсруулдаг, хайдаг, эрддэг, судалгаа хийдэг, хөдөлмөрлөдөг ийм зүйл юм а гэдгийг бол харж болж байгаа. Дууны яруу найргийн хувьд гэхтэл бол хайрцаг бол яг л хайрцаглагдсан бол дараагийн бадаг дээр яг энэ хിവэрээ очиход хөгжмийн ямарваа нэгэн одоо ая эвдрэхгүй дуудалж байгаа дуучинд бас амар өгүүлэмж сайтай болно л гээд тал талын хариуцлага боддог. Тэгэл эн чин цагаан дээр хараар бичээл үлдээж байгаа шүү дээ 100 жилийн дараа. Үг бүдгэрч үсэг тодордог орчлоо гэж. Тэгэхээр энэ бол нөгөө яг түрүүний таны хэлсэн цагаан дээр хараад бичээд үлдээсэн байгаа энэ зүйлээс бол тухайн уран бүтээлчийн яаж амьдарч, яаж туйрвж, яаж эрэл хайгуул хийж, ямар хариуцлагатай хандж ирсэн нь ингээ үлдчихэ. Тий. Тэгэхээр бол амьд явах нь бол нэг насных байдаг байх тийм ээ. Үйл нь бол хүний чинээс шалтгаалдаг гэдэг юм тийм. Сараанаас тийм. Алхалж явхад ойлангрын авсаар салхин нааднаа Улаанбаатарын тунгад агаар ушиг цэжиг тэнилгэн сэвших таа Жахлан
Амрагчтай зингэн байхад яруухан хөгжмийн дансаа гихшиг зүрхэн дууян байна. Ярах хотимэн тину магна ямагт баярын солонгон татах Амаран сухад аграва замны айхлухан айхлсинgne айшан оригдох бүлгийн сангас арван зүхтэй солонгон татах таатай Дараачийн дуу бол одоо Улаанбаатарын уян. Одоо ингээд 2-3 мөр уншихтал яв хол амтагдана. Тийм ээ. Алгаар хааж болдоггүй. Алтан шаргал нарны дор азар заяасан хорвоогийн 18хан насндаа хаяад явчихж болдоггүй. Хархан нүдний талмаанд гэж болж байгаа байхгүй юу? Харих цагаас Тэгэхээр энийг ч одоо хан ууланд орж. уул нь одоо би авьяастаа бол ингээд хэлчихмээр байгаа. Амархан. Тэгээ болдгоо. Тэгэл явах бол хэлж чадна. Манай сонсогчдод үзэгчд анзаарсан бол дарам загдын дуунуудаар дангаар нь зүрхэнд мөнхөрсөн аялгау гэдэг ингээд хийсэн байгаа. Тэрэн дээр бол дарам загдгийн тухай бид болох хэмжээгээр одоо ярьсан. Энд харин нэг чи хорлоо одоо дуугаа сонсъё. Тэгээ. Цэрэмпэлгуа дуулсныг манай ардын жүжигчин долгоор дуулсан байна. Энд харин жоохон долгорч нь айхтар хүн өөрийнхөө юмд оруулсан гэж мэдх юм шүү. Сонсъё. Манай одоо цэрэмпэлгуй дуулсан, анхудаа дуулсан. Сүүлд нь энэ цэрэмпэлгуйчд 3 гавья тохинтой шүү дээ. Тийм тий. Удам дамжсан дууч. Туул, Баярмаа гэдэг. Баярмаа. Төгөлдөр хурж 2 дууч. За үзэгчтэй би нэг юм хэлээгүй их олон жил болжээ. Та бүхэн ингээд цэрэмпэлгуйн дуулахыг ингээд сонсохоор хуучны дуучны тэр нэг ганган хоолой. Их шиглээ одоо тембр гэж их шиглээ тийм хольц байгаа маа. Хүрээ дуунууд буюу ер нь
тэр хотын чиглэлийн концертны дуунууд бол энэ Амгаланбаатар хотоос нэлээд гарсан. Тэнд бол одоо хан үндэстэн бас их байсан. Хан үндэстний тэр ши янгуу жүжиг мүжиг бол их хүчтэй нөлөөлж байсан. Тэр тэдний дуулдаг нэг айс байна. Тэр айс 40-од оноос хойш болохтэй зэрэг цогцлон байгаа тэр орсуудын одоо нэг дуулдаг нэг арганууд ба шүү дээ. Энэ тэгээд Монгол ардын дуулдаг нөхдөд. Энэ гурвын одоо их шиглэний нийлмэл чанартай. Тэр энийг бол ер нь бас судлаач хүн бол хэлчихэд бид нар Оросыг дуурайж байж, Хятадыг дуурайж байж гэдэгтэй бол холбоо байхгүй. Аливаа соёл хоорондоо уусад нийлэж ингэж байдал юм чинь. Долгорын холхтой зэрэг бол Оростой ч адилах юм уу, Монгол ардын дуутаач адилах юм уу гэсэн тэнэгэлзлийг бол төрүүлэхгүй. Яг өөрийнхөө долгор яг өөрийнхөө бүтээн байгуулсан дэг сургуулаар өөрөө бүтээн байгуулсан дэг сургуулаар дуулж шít.
За дараагийн дуу нь чинь хорлоо. Гайхалтай шүлэг. Гайхалтай шүлэг одоо Чойжлийн чимдийн манай нийслэл үлээ, миний нийслэл үлээ. Миний нийслэл. Миний нийслэл. 1974 онд Чойжлийн чимдийн. агуу адар сүрэнд уулсан. Тэ. Таны сонирхлыг татж байгаа шүлэг нь бол тэр уудам дэлхийн цээжин дээр улсын нийслэл олон юм. Тэ. Улсын олон нийслэл дундаас угийн хайртай нэг л юм гэж. Яахын аргагүй чимэд гэдэг яруу наригчийн өөрийгөө яаж тунхагладаг вэ? Энэ бүхнийг яаж утга санааг ерөөсө хамгийн тод бөгөөд хитрхи их зүүсгэл чимэг гоёлгүйгээр шулуухан илэрхийлдэг. Бардам. Тий. Аргалын утаа барьсан малчны гэрт төрсэн бич гэж байгаа шиг. Тий. Тэнийг мөн л нөгөө насан буян. Бас л мэдрэмж таны төрөний ярьдаг. Одоо насан буян магтаад барахгүй. Ингээ хийчихнэ. Олчихно. Зөөлнийг ч олчихно. Жохон хатуутрыг ч олчихно. Шүлгийнхээ бас гаргаж байгаа утга санаанд өөрөө их нийцэж, автаж орж, гүнээс нь тесэрч чаддаг тийм уран бүтээлч юм уу гэж харагдаж байна. Хэрвээ би нэрэ надад баригдаад би одоо дуу хийсэн бол тухайн үед жишээлбэл одоо энэ 1974 онд бол би Адар сүрэнгээр дуулуулна гэж байхгүй. Чимдийн шүлгийг би Адар сүрэнгээр дуулуулна. Хайдугай юм уу? Хавлааш юм уу? Хавлааш юм уу? Загц сүрэнч юм уу? Өрөв даржгаа ч юм уу? Би бол тэрлүү зүглэх гээд байна. Тэгэхээр үгүй дахиад зөөлхөн дуучнаар очоод Адар сүрэн рүү яваа. Тэгээд бүр нааж өгсөн. Наад ингээд наацсан. Тэгэхээр энэ айхтар улсууд байт юм байна ер нь. Одоо бүдэр агчаа гэж хөлийн сэргийн дуужин чуулган дуучин дуулна. Энийг ингээд сонсъё. Тэгээ. Удамжи хоёр засаа өндөр барьжаага юм өндөрөө барьжаага дундаас үрдүрхэн хийгэн юм За иймэрхүү маягтай дуулсан байна. Тэгэхээр насан буян айхтар хүн. Уул нь бол Адар сүрэн чинь бол ятгатайгаар дуулмаар штэ. Тэгэхгүй байна, тийм ээ? Баян Монголтой юм уу бичүүлсэн юм байна. Ер нь Адар сүрэнгийн юм бидний том ялдаг эстрад хэмнэлттэй дуул энэс өөр олон байхгүй шүү. За ер нь бол байна штэ. Түмэн дэмбэр шиг юм онцгой сонин. Адар сүрэн шиг онцгой сонин. Зангад багш шиг юм онцгой сонин хүмүүсүүдийн дууг дахид болох хэцүү шүү. Өөрөлдөл Европын дуулдаг дууны дуурийнхан дуулна гэвэл нэг нөгөөхийг дуулаад байж болж байна. Ганбатын дуулсныг одоо ус мөрөн боломжийг бол яг л дуулаад шүү дээ. Яг л дуулаад. Тэр бол мэрэгжил. А яг өөрийнхөө хоолой тэр сэтгэл юугаар бүр ингээд ганцхан хувь хийчихсэн ганцхан хувь хүн байна шүү дээ. Тэр ганц хувийг 2% болгоно гэдэг хөл ерөөсө үнэхээр одоо хэцүү зүйл юм. А тэгвэл тэр том уран бүтээлчдийн тэр хүмүүсүүдийн ёстой нөгөө зүрхэнд мөнгөрсөн аялгаануудыг залуучууд эргэж дуулж байна гэдэг бол хоёр талтай гэж би бол бодож байна. Нэг талаасаа бол тэр том дуучдыг бол хүндэтгэлтэй хандж байна. Тэр энэ одоо мөнгөлж хайрлж цааш нь урсгалын одоо уран бүтээлчийн үүрэг хариуцлага. Тий, урсгалын одоо таслахгүй гэж байна. А 3 дугаарт сонсогчд үзэгчтэй бас хүндэтгэж байна. Тэр Адар сүрэнгийн дуулсан тэр сайхан дууг би нэг аятайхан хүрэгч юмсан гэсэн бас нэг юу байна. Сонсогчдынхоо ярилцлага. Нөгөө талаар бол залуучууд бас томхон янз янзын дуучдын дуунуудаас ингэж дуулаад ахлаар өөрийгөө ирж хайж Адар сүрэнгийнхээс юу авчиж болох нь вэ? Түмэн дэмбэрлийнхээс юу жоохон хэрэглэж болох нь амьсгаанч байдаг юм уу юм байдаг. Тэгээ энэ ирэл хайгуулын бас нэг хэлбэр юм л да. Удам дэлхийн цээжиндээ улсын нийслэл олон бий улсын олон нийслэл дундаа
бид нар анх ярьж байсан тийм ээ. Подесны гитартай дуулдаг дуунаас мэрэгжлийн урлаг руу хөл тавих замаа анх эхэлж энэ дуугаар эхэлсэн юм болов уу гэж ярьжсэн. Нөгөө гайхамшигт Бадрууган дахиад л Улаанбаатарын тухай дуугаараа өнөөдрийн энэ нэвтрүүлэгт маань хоёр дахь удаага энэ сайхан бүтээлээ сонсох гэж байна. Тэгэхээр 1985 онд Бадрууган анх дуулсан Сандууживын үг, Пүрэв доржийн аялгау, Улаанбаатарын үдэш, Эрэм талын сэвэлзүүр салхин гэдэг эхэлдэг. Энэ гайхалтай дууг бол Монголын одоо олон хэл дээр хамгийн олон дуулагдсан дуу гэж бас хэлж болох байхаа. Хятадууд дуулж байгаа харагдсан. Японууд дуулж байх сонсогдсон тийм ээ. Нэлээд олон газар орчуулагдаж дуулсан юм сайхан дуу. Тийм ээ. Эмошны ган болор дуулсан шүү дээ. Дуулж тий. Ган болор бол бас зөвл ярил хайгуул хийсэн байна та. Ган болорч хөөхөн дуулнаа. Эрэм талын сэвэлзүү саага эцэж ядраа тамарсан юм амрах хосын яра сонсоо амьсгаа дараа чансан юм Ган болор бол хөөхөн дуулсан байгаа шүү. Их хөөхөн дуулж байгаа. Авьяастай. Тембр тэр их шиглэн их зөөлөн, хөнгөн, ухаалаг. Тийм ч хөөхөн дуулчих байхгүй юу? Энэ хөөхөн ингэж янз янзаар Улаанбаатарын үчиг бол одоо ямар ч дуучин янз янзаар одоо дуулж болно. Тэрний нэг жишээ нь одоо ган болорын одоо дуулж байгаа юм байна. Сандуужуугаа бол бас л яруу найрагчийн хувьд бол дууны яруу найргаар дагнан бичдэг. Ерөнхийдөө бол дууны яруу найргийн бас нэлээд мүлжүүртэй төлөөлөгчдийн нэг нь болж таарна. Тэгээд өөрийнх нь уран бүтээлч гэсэн бас нөгөө телевизийн уран бүтээл дээрээ дуун хөгжмийн нэвтрүүлгүүд хийдэг энэ төр тал дээрээ болоод бас их хүч авах бичдэг яруу найрагчийн нэг энэ ардын жүжигчин Цэрэн давгийн төрс ах шүү дээ. Тэр сэтгүүлчийн ажлыг л эхлээд хийгээд 25 дугаар телевизэд нэлээд хүч гаргасан. Тэгээд сүүлийн үеэс харин дууны яруу найргийн өөрөөр нэлээд хүч гаргах шиг болсон тийм ээ. Инээмсэглэл хамтлагч чинь одоо л энэ ган хоёрын ган болд эднэр гэхээсээ гадна Бадрууган, Долгион энэ манай сахал пүүжээ мүжээ дорж. Тий. Эднэр чинь сүүлдээ нэгдээд ингээд ер нь инээмсэглэлийг бүрдүүлдэг шүү. Тэрийг судлаад үзэх юм бол тэр хэлбэр нь бол арга байхгүй одоо мэрэгжлийн том хөгжим зохиолч хийсэн. Энэ хэлбрээс нь болоод тэр аялгын хөгжил мөгжил хэлбрээс нь болоод олон гадаад оронд их дуулж байгаа. Одоо Хятадын хамгийн урд зүгтч бай, Шинжаан уугардч бай, Ланжууч бай, дэлгүүртч тавиатай л байна, концертн дээр дуулаатай л байна. Том телевиз нээхэд дуулаатай л байна. Хятадаар дуулна, англиар дуулна.
Бид нар хотын тухай дуунуудын тухай яриад байна. Тэгээ энэ дуулагдж байгаа дуунууд бол одоогийнхаас их өөр Улаанбаатар хотын тухай шүү. Тийм ээ. Агаартай. Одоо бол Улаанбаатарын агаар гэдэг дуу байна. За юу. Уудамхан, уужимхан. Тэгэхээр энэ бол дахиад энэ дуунуудаа ингээд бид нар сонсохтой зэрэг бид хэн болоод яваад байна. хаашаа Юу яваад байна. Хаашаа яваад байна. Бидний амьдралын хэмнэл хаана явж байна. Ямар шуум Бидний ихтэй амьдралын аялгау яаж өөрчлөгдөж буцаж түүхэн давтахгүй л дээ давтаж болдгоо. Тэр бол хууль давтаж болдгоо. хаана юу гээгээд Сурдаг, эргэж суралцдаг. Тэгтсэн юм байна шүү. Тэгэхээр одоо цаашдаа яг хөөхтэй зэрэг мэдээж Улаанбаатараа одоо орчин цагийн үнэхээр хүн амьдрах их сайхан хот болгохын төлөө энэ сайхан дуунуудынхаа сургамжаар болгохын төлөө нэгдүгээр тэмцэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт Улаанбаатар хот шиг яг тэр агаартай хотуудтай болох хэрэгтэй юм байна. Одоо ингээд Улаанбаатар хотын ойгоор бид хоёр Улаанбаатарын тухай дууны түүх яриад сууж байна тий. Одоо энэ Улаанбаатар хотын дуу цааш үргэлжлэхэд ер нь бол бас их хэцүү болсон юм байна гэдэг бодол ирэхгүй төрж суунаа. Ямар хэлбэрээр бичих бол ямар хэлбэрээр одоо бичвэл Улаанбаатарын тухай ямар дуунууд ямар дуунууд гарах бол одоо тийм одоо манай үзэгчид одоо санал хэлэх хэрэгтэй. Улаанбаатарын тухай яг хаанаас нь дуулвал аятайхан байна уу? Түгжрээ мөгжрээ гэж дуулахгүй байлгүй араа тийм ээ. Аятайхан сайхан яв. Мэдээж хот хөгжиж байгаа, сайхан болж байгаа. Тэр бол ойлгомжтой. уран бүтээл зогсно гэж байхгүй. Тэгэхээр тэр бас нэг хэлбэрний Бас өөрчлөлт. нэг эрэл хэл явах юм байна да гэж тийм. Эрэг чөлөөкө тунхаглаач эй хорно мандоса энкри монгол туннене энкри алтаното мишесне дэгнэчэ менни усабатар сузупи хунне сукурикини керетенте 아직모른채 우린 서담은 시베르체 안도 투문이 비니까야 우디 나른 시기에세 Одоо Улаанбаатар хотын чуулгын одоо зүрх сэтгэлийг үнэхээр одоо өөртөө барьж яадаг сайхан дуугаар дуусгая гэж бодож байна. Энэ бол миний Улаанбаатар гэдэг алдарт дуу. Гавьяач жүжигчин Орсогийн яг эд дуулж явах үед бичлэг хийлгсэн 1977 онд Арадиогийнхан бахааны Хүрлбаатар гэж яруу найрагч. Монгол Улсын соёлын говь цэцгэлтэн Бямб Жавын Хүрлбаатарын говьалтай гаралтай сайхан яруу найрагч бай. Тэрний миний Улаанбаатар гэдэг дөө. Тий, миний Улаанбаатар. Хэбаатарын аялгау. Тэр тухайн үедээ бол тэр Баатарын хийсэн дуунууд чинь зүгээр ориглол гараад ирдэг байсан. Аялгау бол үнэхээр гайхалтай цогцсон энэ шүлгэн дээр. Энэ бол яг шүлэг гээд аваад үзэх юм бол яруу найрын талаасаа бол нэх мундаг биш байж магадгүй шүү. Мундаг биш байж магадгүй. Тэр агуулга ерөнхий хийцсэн тэр өөдрөг үзэл санаа энэ бүхэн нь бол энэ дууны шүлгийг аваад явсан баха тийм ээ. Бас дээрэс нь их хүч өгсөн. Тэг хүч өгсөн. Итгэл найдварын тэгээд тухайн үеийн Оросоо тий. тэгээ Баатар тийм гоё ая хийшлэр чинь. Энийг бол цэрэн чумт гэдэг одоо манай театр цэл хоолоотнуудын л одоо бас их боловсролсон дуучин. Их айтайхан одоо дуудаг юм бол энийг сонсоё одоо. эрэг чөлөөкө тунхаглаач эй хорно мандоса энкри монгол туннене Mor
тэнгэрээ нар шиг сайхан хотод минь үүдэн цаар ирээний намд өрх цогцож бай бишээсийн дайны шиг миний улаанбаатар зүгдүгийн хүнээ зүрхэнд нь гэрэлтэнтэй бишээсийн дайны шиг миний улаанбаатар зүгдүгийн хүнээ зүрхэнд нь гэрэлтэнтэй бишээсийн дайны шиг миний улаанбаатар зүгдүгийн хүнээ зүрхэнд нь гэрэлтэнтэй. Улаанбаатарын дуунуудыг дахиж дуулах нь одоо нэг философтогч гэдэг юм уу, гуниг моник төрөгч гэдэг юм уу. Тэгэхгүй нэг тийм цагаан дуу, тийм баяр бахархлын өнгө аястай байдаг учраас дахиж давтаж дуулж байгаа хүмүүс бол цоо шинээр өөрчилж Нэмж одоо бүр эхний нарын хоёрын ярьсан яриа болохгүй байгаа юм байна гэдэг нь бол мэдэгдэж байна. Харин түрүүчийнхэн дуулсан дуучдын сайхан одоо дуусныг Манилыг нь давтаж дахин одоо дуудаад өөрөө сурах, хүмүүс өөрийгөө хүргэх, дуугаан дахин одоо төрүүлэх гэсэн ийм хандлагаар л байгаа юм байна гэж ингэж бодож Ер шүү нь дээ. Улаанбаатарын дуунууд маань өөрийн гэсэн яг өнгө төрхтэй юм байна. Өнөөдөр бид нарын ингээд сонссон бүх дуунууд болвол бүтээн байгуулалтын Тий. хүмүүсийн сэтгэлийг өргөсөн, бүтээн байгуулалт шинэ хөгжилд уриалан дуудсан. Тэгээд энд амьдарч байгаа оршин сууж байгаа хүмүүс бол аз жаргалтай хотын иргэд юм а гэдгийг тунхагласан шинж чанартай дуунууд ер нь бол их зохиогддог байсан байна. Сүүлийн үед Улаанбаатарын дуу, хотын дуу гэдэг юм гараагүй учраас бид одоо энэ хідэн сайхан дуугаан зүрхэнд мөнхөрсөн аялгаугийн хойморт бол дурсаж ярихаас өөр арга бол байхгүй байна. Ярьсан бүх дуунуудад маань давтагдж байгаа зүйлүүд бол ийм л үзэл санаа, ийм л тунхаглал байгаа учраас үнэхээр одоо шинээр сэргээж дуулж байгаа, давтаж дуулж байгаа дуучдын хувьд бол илүү их шинчилсэн гэдэг үг бол байхгүй юм байна гэдэг. Улаанбаатарын дуунууд сайн байна уу Улаанбаатар мөн гээд манай Баян Монголын Төмөр Баатар дуулдаг нэг дуу бий. Арай нэг өөр дуу бий. сайн байна уу Улаанбаатар мөн? Сайн байна Улаанбаатар мөн гэж. Тэр бол Баян Монголын өөрийнх нь одоо уурын сан. Үдгийдот оригсон экши хүний мотор секрет татсангүй хадас висэн хадаварси харва хасвичамда ирдэ сэмбэно Улаанбаатар мэ сайн байна уу Улаанбаатар мэ. Ер нь бол Улаанбаатарын тухай сайхан дуунууд гарсан юм байна. Тийм бай. Ямар ч асуудалгүй гарсан юм байна. Өөр энээс илүү дуу гарах ёстой байсантай гээд голж хэлээд байх юм бол надад бас бараг байхгүй байна. Одоо ямар дуу гарах юм бол хэн дуулах юм бол гэдэг асуудал бол өөр баг. Энээс их өөр дуу гарах баха. Өөр гарах баха. Өөр дуу гарах бах, тийм ээ. Тийм ээ. Ингэж бид өнөөдөр одоо Улаанбаатарын ойгоор энэ нэвтрүүлгийг одоо барьж байна. Манай одоо дуунуудад хэлсэнчлэн одоо Улаанбаатар хот маань үүрийн цолгон шиг гэрэлтэй. Үйлс бүхэн бүтээ. Агарбаа зандны үнэр сэнгэнсэн. Агаар дүү. Сэнгэг. Амраг хосын хайр бялхсан. Ийм сайхан одоо хот байгаасаа гэж хүсэн хэр байж байна. Тэгэлгүй ах вэ. Хотын иргэд маань бас ийм аялгаутай их шигтэй сайхан иргэд байгаасаа. Тэгэхээр зөвхөн уран бүтээлч биш хотын иргэд эндээ оролцсон шүү дээ. Сайхан байхын тулд тийм. Уян дээрээс мордуута улаан тоос хаттадгүй Бэлмэн жороо ундаачиг хэлгүүлж хайлгуулж гайхуулдгүй
дэлхийн номер 1 вебцэн жилийн